эмэгтэй гэдэг бүгд найрамдах Солонгос улсад гэр бүлийнхэн хамтаар ажиллаж амьдардаг байгаа. Итамегийн эрүүл мэндийн гол сайхны бүтээгдэхүүний хэрэглээд 2 жил гарсан болж байгаа. За сайн бацхан уу, намайг Аззаа гэдэг Солонгос улс суралцдаг оюутан байгаа. Өнөөдөр битүүрийн ярих бүтээгдэхүүн маань болохоор хемоем буюу дархлааны бэлтгэмжийн талаар ярилцсан. Энэ маань ийм хайрцаг дотроо ийм ингис хавлагдсан байдаг. Мөн ингээд өдрийн уух нормонд 1 буюу ингээд 2 уутыг уухад зориулагдсан ийм байгаа. Одоо үүний талаар товчхон мэдээллийг туяа ихч маань тайлбарлаж өгнө. За энэ бүтээгдэхүүн маань бүгд найрамдах Солонгос улсын цөмийн энергийн судлалын хүрээлэнгээс улсын бодлоготойгоор 8 жилийн туршид энийг судалсны үр дүндээ энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгаа. Уг бүтээгдэхүүн маань болохоор хүнс болон эм эрүүл мэндийн яамнаас одоо онцгой дархлааг дэмжих тийм бүтээгдэхүүн юм гэсэн бүртгэлтэй гэрчилгээтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За ижил төстэй хүнсний бүтээгдэхүүн дотроос Солонгос улсдаа номер 1-т борлуулалтаараа номер 1-т явж байгаа ийм бүтээгдэхүүн байгаа. Сүүлийн үед ч гэсэн энэ бүтээгдэхүүн маань телевизээр ч гэсэн гараад эхэлж байгаа байгаа. Бас автобусны буудал, метрогоор ч гэсэн зар сурталчилгаа бас гараад эхэлчихсэн байгаа тийм ээ. Тэгээд энэ сурталчилгаа гарч эхэлснээс хойш борлуулалт төрөл айгүй ихэлсэн гэж хүмүүс ярьж байгаа тийм. За энэ бүтээгдэхүүн маань болохоор зэрэг цус төлжүүлэх үйлчилгээтэй, дархлаа тогтоох үйлчилгээтэй, хор тавдар туссан хүмүүс дархлааг дэмжиж бас их тус бол хувь нэмэр тус хүргэх үйлчилгээтэй, тухайн өвчнөө ялан дийлэгдэн дархлааг нь дэмжиж өгөх зорилготой бүтээгдэхүүн байгаа. За тэгээ дээрэс нь Солонгос төдийгүй Америк болон Япон 4 орноос патентлэгдсэн ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүнд орсон найрлагуудыг та бүхэндээ танилцуулж өгье. Орсон найрлагууд нь болохоор зэрэг тангу ургамал гэдэг. Энэ тангу ургамал нь болохоор тийм ягаан цэцэг байдаг байгаа. Тэр ягаан цэцэг нь болохоор эмэгтэйчүүдэд маш сайн. Эмэгтэйчүүдэд цус алдаалт, сарын тэмдэг өдөр хоногоо алдагдаж хэвийн бус ирэхээ байсан тийм хүмүүс ч гэсэн маш их үр дүнтэй. Тэгээ дээрэс нь хоёр дахь цагаан чонгун гэдэг цагаан бас цэцэг байдаг. Тэр нь болохоор цусны эргэлтэнд сайн. Цусны эргэлтэнд сайн цусны эргэлт мууснаас болоод гар хөл татах, гар хөл хөрөх цус багталттай хүмүүс уух юм бол бас нэг тохиромжтой. Дээрээс нь пигжа гэдэг тийм бүрэнхий цагаан өнгөтэй цэцэг байдаг байгаа. Энэ цэцэг нь болохоор зэрэг элгэнд бас сайн гэж ярьдаг байгаа. Элгэний хэвийн үйл ажиллагаа алдагдсан хүмүүс энийг уух юм нэмэлтээр эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж өгөх юм бол элгэнд ч ихсэн сайн бас цусыг бас хоргоожуулж өгдөг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүн байна онцгойлон манай Азаа хэрэглэгч маань хэлсэн байгаа. Хүч тамир оруулдаг, дархлааг дэмжиж өгдөг гэж анхандаа танилцуулгахдаа хэлсэн байгаа. Хүний нугаснаас ялгарч байдаг НКС-ийг идэвхжүүлж өгдөг байгаа. НКС бол бидний дархлааны хамгийн том бидний биеийг аюулаас хамгаалж өгдөг тэр эс гэж бид нар ойлгож байна. НКС-ийг идэвхжүүлснээр дамжуулаад гаднаас вирус тийм ээ хорт вирус орж ирэх юм бол шууд НКС маань шууд устгаж өгдөг байгаа. Тийм учраас энэ бид хоёрын өнөөдрийн танилцуулж байгаа бүтээгдэхүүн маань НКС-ийг идэвхжүүлж өгдөг ийм онцгой бүтээгдэхүүн юм байнамаа. За тэгээд дархлааны бэлтгэлийг ямар хүмүүст зориулсан бэ? Ямар хүмүүс уувал тохиромжтой вэ гэдгийг манай Азаа маань та бүхэнд танилцуулж өгье. Энэ бүтээгдэхүүний маань хэрэглэх хүн болгон хэрэглэж болно. Гэхдээ дархлаа нь унсан, ядарсан, сулдсан, мөн тамирчид хагалгааны дараа хагалгаа илгэсэн хүн хагалгааныхаа дараа хурдан тэнхэрхийн тулд энэ бүтээгдэхүүний маань хэрэглэх юм бол илүү үр дүнтэй нөлөөлдөг байгаа. Мөн ингээд хүнд ажил хийж байгаа хүмүүс ч гэсэндээ хэрэглэхэд айгүй үр дүнтэй. Өдрийн бид нар ихэд би гэхэд бас ингээд ажил хийхдээ өглөө ингээд амар гэрээс ирч хүчтэй гараад өдөр яг хоолны цагийнхаа үеэр ингээд амар ядардаг. Тэр үедээ хемоемиг 1 уутыг уучаад 30 минут ингээд амраад буцаад ажилдаа ороход үнэхээр бие маань сэргэж ирч хүчтэй болсон байдаг байгаа.